түүх хүрэх бахаа гэж болж байгаа ингээд үзүүлсэн. Өнөөдөр бас одоо сэтгэл хөдлсөн их сайхан өдөр боллоо. Жид болгоны 6 сарын 1 бодол манай гэр бүлийн хувьд одоо бидний үнэхээр одоо та бүхэнтэйгээ сурын талбай дээр өнгөрөөдөг одоо маш сайхан өдөр юм байгаа. Ялангуяа энэ жилийн үед бол аавын маань 110 жилийн 10 насны болж байгаа. За сая одоо мөнх одоо ерөнхийдөө бидний тавчны аавын маань нэрэмжит хүүхдийн сурын харвааны энэ тэмцээний 20 дахь жилдээ одоо бид нар хийж байна. Аа маань ер нь 1914 онд төрсөн. Тэгээд 89 насны зоогсон хүн байгаа. Тэгээд энийхээ ерөөсө бага насаасаа эхлээд ер нь бараг 89 наснд гэдэг чинь ер нь 80-аад жил нь ерөөсө ном сум харгасан. Маш өөрийнхөө энэ сонирхтой юмд үнэхээр тууштай байсан. Тэгээ аа маань өөрөө зөвхөн харахтай биш бас ер нь хүүхдүүдийг энэ үндэсний сур харванд одоо сурах хэрэгтэй гэдэг юм хүүхдүүдийг их заадаг, өөрөө ном сум хийдэг юм хүн байсан. Тэгээ аавынхаа энэ боломжийг бид нар одоо бас аавынхаа амь цэрүүн байхад хүндэтгээд миний одоо том ах Жамбын Дарштандаг хүүхдийн зохиолч, төрийн шагналт хүүхдийн зохиолч. Тэгээд Дарштандаг ах маань одоо санаачлаад 1998 онд одоо энэ сурын холбоотой одоо Монголын үндэсний харваачтай холбоо гэдэг шинээр яасан энэ холбоотой нийлээд бид нар 98 оноос хойш 6 сарын 1 болгонд одоо сурын талбай дээр өнөөдөр энэ хүүд одоо өдөр дээр та бүхэнтэй жид болгоо ингээд энэ баярыг тэмдэглээд та бүхний өдөр энэ жид болгон одоо үндэсний сурыг харуулж байгаа хүүхдийн тоо орширч байгаа ур чадвар нэмж байгааг харж байгаад бол маш их сэтгэл хөдлөдөг. Тэгээд та бүхэд дахин их баярлалаа. Өнөөдрийн уралдаанд орсонд одоо амжилтаа орсон бүх хүүхдүүдтэй одоо баяр хүргье.